Харин эрчим хүчний сайд найдлагын зүгээс 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эрчим хүчний салбарын ачааны хүндийг нуруундаа өрчөв. ээлжийн инженеруудын цалин 10%-аар нэмэгдүүлэхээр болсноо мэдээллээ. Түүнчлэн нийт албан агчдын цалин 30%-аар нэмэгдүүлэх төсвийн боломж байхгүй учраас цаашид зардлыг бууруулж үр ашгаа нэмэгдүүлэн орлогоо хэрхэн зөв хуваарлах вэ гэдг нь эрчим хүчний салбарын өөрсдийнх нь удирдлага зохион байгуулалтаас хамаарна гэлээ. 10% орчмыг 10%-ийг цалингийн санг нэмэгдүүлэх гэсэн шийдвэртэй байна. Цалингийн санг 10% нэмэгдүүлнэ. Гэхдээ нийтээр нь хавтгааруулж биш, өмнө дандаа тэгж ирсэн. Захирлууд, харьцангуй өндөр цалинтай захирлууд, захиргааны ажилтнууд, арын албанд ажилладаг тэр хэсэг нэмэхгүй. Энэ удаа төвчнө. Харин яг цалин бага гэдэг залуучууд, яг ажлын талбар дээр үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудад нэмэх талын бодлого баримтлана. Ингийн тулд бас жоохон тодорхой тооцоо хийж үзэх хэрэгтэй. 30% цалин нэмэх боломж одоогийн энэ эрчим хүчний санхүүгийн салбарт, санхүүгийн тогтолцоонд байхгүй. Байхгүй юмыг сайд байна уу, бурхан байна уу, ерхий сайд байна уу, хэн байна уу илбэлдэж гаргаж чадахгүй. Энэ бол бидний өнөөдрийн бодит байдал. Энэ бодит байдлаа бид нар ойлгоод энэ дээр хамтарч ажиллах хөөс биш бие биендээ ингэж тунж болохгүй гэж бодож байна. За миний хувьд дахиад хэлэхэд үйлдвэрсний эвлийнхэн болон салбарын нийт ажилтнуудаа, мэргэжилтнүүдээ энэ салбарынхаа шинжилэлд салбараа өндөлгөхөд хамтран ажиллахыг уриалж байна. Одоо миний хувьд хамаг юм шавхаад чин сэтгэлээсээ гаргаж байгаа боломж нь энэ байна. Үүнээс цаашаа бид нар боломжгүй. Яагаад гэвэл энэ бол зөвхөн салбарын биш, нийт монголчуудын бусад салбарын хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах үйлдэл болох учраас би зөвхөн улс төрийн зорилгоор цалин нэмсэн болж гэж одоо юу гэдэг илүү өндөр үнээр яг санхүүгийн боломж байхгүй, тийм эрхч бас байхгүй маа. За